Би Одон туяас сайд за энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй газрын уран чив гэдэг энэ оруулж байгаад их баярлж байна. Энэ бол чухал зүйл. Ерөн зүгээр ингээд бид энэ гарал үүслийн талаар нэр энэ сэргээгдэх юм уу, олон мянган жил зарцуулагдсан юм уу гэд судлахлаар эн чинь бас их удаан хугацаанд бүрэлдэх зүйл байхгүй юу? Ховор зүйл. Тэгэхээр энийг ерөөсөө экспортлж ерөөсөө болохгүй түүхий дээр энэ заавал бүтээгдэхүүн болох хэрэгтэй. Бүтээгдэхүүн болъё гэхлээр бид нэг манай энэ эрүүл мэндийн эм үйлдвэрлэлийн процесс дотор нь байгаа нэг хүнд металлуудын цэвэрлэх, бохир бодисуудын цэвэрлж чадахгүй байгаа учраас энэ өөр үнцэнд хүрч чадахгүй байхгүй. Энэ дотор байгаа зүйл ганцхан та бүхэн эрдэс центр гэж яриад байна. Үгүй ээ, нэмэх нь амийн хүчил. Дээр нь фулвик хүчил гэдэг аюул чухал зүйл байдаг. Фулвик хүчил гэдэг, фулвик ацид гэдэг. Энэ яадгүй гэхлээр хүний биед хоригдлогдсон хүнд металлуудыг зайлуулах үүрэгтэй байхгүй. Тийм учраас гадны орнууд бүр тусгай юм бэлтгэл гаргаад энэ одоо 20-50 доллараар заргаж штэ. Тэр нь яадгүй гэхлээр ерөөсөө хордлого тайлах гэсэн үг байгаад байгаа шүү. Detoxifying effect гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бид охны бас гэж ойлгох нь буруу юм байна. Тийм ээ. Зүгээр яг үүсэл гарлын бид ганцхан энэ Монголд байгаа биш. Гадны эрдэмтэд судалсан зүйлүүд байна. Харин гагцхүү эрүүл мэндийн яам, уламжлалт ангаа ухаантайгаа нийлээд бүтээгдэхүүн боловсруулах, бүтээгдэхүүний түүхийн эдийн чанар, түүнээс одоо бохир бодисын ялгах энэ үйл ажиллагааг илүү сайжруулах, тэгээ брэнд бүтээгдэхүүн болох. Түрүү хэллээ шүү дээ, энэ тааралдаг газрын цөөхөн усуд байна шүү дээ, уулархах газруудад үүсэж байгаа. Тийм учраас эн чинь өөрөө Монголын брэнд бүтээгдэхүүн байхгүй. Юу сайн баяртай байна. Бүр бид бол одоо энэ түүхийн эдийг гадшаа гарахыг бүр хориглох хэрэгтэй. Тэгээд дотоодоо үйлдвэрлэл. Эсвэл одоо Трамп харж байна уу? Татварын бодлогоороо Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулалт болох бодлого явуулаад байна шүү дээ. Тэгвэл бид энэ бараг шуун буюу энэ бүтээгдэхүүнээр сайн бүтээгдэхүүн гаргах тэр технологийн хөрөнгө оруулалтуудыг Монгол улсад хийх бодлого барих хэрэгтэй шүү дээ. Энэ дээр эрүүл мэндийн яамтай хамтраад эрүүл мэндийн яамд энд оролцох хэрэгтэй. Уламжлалт ангаа ухаахныг оролцуулах хэрэгтэй. Хуучин бол бид чи одоо ингээд зүгээр буцалгаал тэгэл маарлан шүгээл тэгэл ууж байгаа шүү дээ. Энд чинь нөгөө уламжлалт ангаа ухаан чиглэлээр бол. Тэгээ эн чинь дархлаа дэмжин, антиоксидант, тэгээ нойргуудлаас сэргийлнэ. Тийм ээ? Олон одоо энэ биеийн байдлын доройдлыг эмчлэх, илааршуулах үйлчилгээ байгаад байгаа байхгүй. Ховор бүтээгдэхүүн. Би бол энэ дээр 100% санал нэг байна. Тэгэхээр харин бид одоо энийг хилцүүлж байгаа, энд ярьж байгаа асуудал бол өөрөө их зөв байна. Хэдүүлээ энийг харин цааш нь улам өргөжүүлж энэ чиглэлээр уламжлалт ангаа ухаан Нийгмийн бодлогын байнгын хороогоосоо дамжуулаад энэ асуудлыг бүр цааш нь дэлгэрүүлээд тэгээ Монгол брэнд бүтээгдэхүүн гаргах нэг том бүтээгдэхүүн. За хэлсэн үү те? За хэлсэн. За би энэ дарагшинтай бол нэг асуулт асууж байна. Энэ тавгд өгсөн мэдээлэлээр баг нөөц одоо Баян-Улгийн хувьд гуйлтай уус нийлээд нэг 300 тонны байна л да. Гэтэл одоо 2016 онд нийтдээ 2335 тонн экспортлсон байна шүү дээ. Энэ зөрүү нь одоо хэдэн жилийн цуглуулсан юм яаж нэг удаа гаргасан уу? Нэгдүгээр. Хоёрдугаар одоо Баруун аймаг дээр 1000 тонн түүгээд цуглуулсан байж байна гэж байна. За баруушны таблетик тэгээ бусалсан юугаар нь үйлдвэр явуулж байгаа хичнээн аж ахуй нэгж байна. Энэ төлөв мэдээлэл авъя. Тав нэмэр. За бэсэн гишүүний асуултанд хариулъя. Яг таны саяхан хэлж байгаа тоо их зөрүүтэй тоо яг харагдаж байгаа. Тэгэхээр яг Монгол Улсын их сургуулийн 2009 оны судалгаа бол яг энэ тухайн нөөц бүхий газруудад одоо яг барагшин бүхий барагшин огтон амьдардаг яг бүс нутаг дээр нэм судалгаа хийж энэ тодорхой яг барагшин гэдэг тоог бол гаргасан байгаа. 2016 онд 17 аж ахуйн
нэгж Оросын холбооноос энэтхийг хятад руу гаргасан 2350 тонн нь болохоор одоо нөгөө түүхий дээр нь шууд гаргасан одоо хаа даасга тэр бүх шороо ямар ч боловсруулалт хийгээгүй гаргасан учраас одоо яг барагшуун гэдэг ийм хэмжээг нөөц мөн гэж тооцоход бол бас ийм яг зөрүүтэй тоол аргагүй гарч байгаа. Тэгээ 2017 онд яг байгаль орчны сайдын тушаал гараад ийм тодорхой хэмжээний зохицуулалт хийгээ хоригдсан байгаа. 17 оноос хойш бол 17, 22 он одоо ингээ 26 он гэхэд яг байгаль орчны сайдын тушаал бол 5 жилээр хоригдсан тушаал нь 26 онд бол одоо хүчинтэй хугацаа нь бол дуусж байгаа ийм юу байгаа. Тэр хооронд ерөөсөө судалгаа хийсэн тоол бол яг байхгүй. Дэлгэрэнгүй судалгаа бол байхгүй байгаа. За тэсэд ирүүлээ. За Чимбүрэн гишүүнтэй санал нэг байна. Энэ барагшуун болны 3000 жилийн өмнөөс энэ ангаах ухаанд хэрэгжилж ирсэн 400 гаруй өвчин эмгээг ангаах урьдчилан сэргийлэх одоо үдстэй гэд энэ барагшингийн талаар танилцуулга байгаа. Тэгэхээр ер нь яг зүгээр энэ өмнө нь яагаад ингэж 2 удаа хориглоод тушаал гарсан юм бэ гэхээр манай хүмүүс бас нэг юм монголчууд нэг зам байна л да. Нэг юм зөвшөөрчхөр бүр юучгүй олгодог, тэр хавь нэвдэд сүйддэг. За тэгэл тэр доогуур байсан бүх юм зүйлүүдийг бүгдийг хуу хамаад одоо гаргадаг, хитрхи хямдхан өгдөг. Ингээл ийм зүйлүүд бол байгаа. Тэгээ тэрнээс болоод бол бас тушаал гаргаа 2 удаа хаасан юм бэлээ. Бид нар яагаад бас энэ дээр ингээд нэг их одоо нээх ч юм уу хурдхан шиг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах гаргая гэж яахгүй байгаа гэхээр хэрвээ энэ ингээд судалгаагаар нөөцөн ийм одоо их удаан бүрэлддэг зүйл бол бас энэ Монгол улсын хамгийн одоо их ховор. За тэсэд гүйсэж хэрүүлээ. Үгүй юм аа, тийм учраас энэ дээр бас болгоомжтой хандаа гэж байгаа. Тэгээд шалдгуун бэлээ одоо би энэ хилээр гаргасан юуг нь харахад 1 тонн ингээд $900 зардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ ийм 20-30 тонны одоо нөөцтэй юмыг ингээд $900 зараад дуусчихаар эргээд одоо ямар байдалд орох бол тэгснээс таны хэлдгэр тэр технологийн шинжилгээг хийгээд харин бүр тэр нөгөө юу бодсноос хүнд металлаас нь одоо яаж салгах вэ ингээд энэ дээр бүр сурчлагын брэнд болгож хийвэл арай илүү одоо өгн хүрх юм болов уу гэж бас бодож байгаа. Яагаад тэгэхээр зарим орнууд нэг зүгээр нэг жижигхэн юмны л нэг ясыг л одоо жигтэйхэн бүхэн цай ингээл жуулчтай аваачаад л бүгдийг яадаг. Тэгэхээр барагшин дээр зүгээр энэ бол миний бас хувийн бодол шүү. Би мэдээж тийм учраас эрдэмтэн судлаачтайгаас нэг хамтарч судалгаа хийл гэж байгаа. Тэгээ Бачаарал гишүүний бас саналыг ч гэсэн сонслоо. Ямар ч 26 онд бид нар энийг яаж игээд энэ асуудлыг судалгааг нь хийлгээд